Сайн байцгаана үзэгчдээ Чакаг нэвтрүүлгийн тусгай дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт шинэ үе продакшн буюу найзууд төслийн хамт олон хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За тэгэхээр найзууд төслийнхэн маань одоо Чакаг нэвтрүүлгийн тусгай дугаар дээр ирсэн байгаа. За энэ удаад бол ямар нэгэн тоог цогх тийм асуудал байхгүй. Тэр зэрэг асуулт хариулт таавар дээр болоод үндэслэж байгаа гэж хэлмээр байна. За тэгэхээр найзууд төслийнхэн маань одоо оны анхны одоо шилдэг номероо 1 сарын 7-ны өдрөөс ихтэй тавиад ирсэн баг тийм. Соёлын төр өргөнд хаана лээ? За тэр талаар мэдээлэл өгөөч. За тэгээд 2017 оны мэндийг нийт үзэгчтэй бас хүргэе. Тэгээд он гараад 1 сарын 7-оос манай найзууд төсөл 1 2 3-ын шилдэг best of best гэдэг тоглолт маань одоо талбай хажуутлын соёлын төв өргөнд одоо өдөр болго 19 цагаас тоглож байна. Тэгээд үзэж амжаагүй хүмүүсийг бас ирж үзээрэй гэж хэлээ. 16-нд ер нь хичнээн тоглолт тавьсан байна. 16-нд одоо найзууд төсөл тий найзууд нэгдснээс хойш 1 2 3 гэдэг 3 шоу байсан. 3 шоуныхоо шилдэг бүр өстө бүр яйдаа гэсэн номеруудаар тоглож байна да. 2 цаг хичнээн номер байна. 2 цаг гарны 6 номер байна. 6 тий нэг мэс 6 номер. За тэр ер нь шинэ үе продакшн хичнээн уран бүтээлчтэй лээ. Тэгээ энэ дээр яг нөгөө шинэ продакшн болон найзууд төслийн одоо уран бүтээлчд гэдэг ингээд нийлсэн баг жүжигчд бол 30-аад жүжигчд байна. 30-аад жүжигчд байна. Тэгээ бүжигчд эдэртэйг нийлээд 40 50 хүн бол ажиллаж байна. Нэрсээ бичээ тийм яг та бүхний дээдэл дээр хамгийн дээдэл дээр ингээд цагаанаар хоосон цагаан байгаа тийм тэр хэсгээр өөрсдийнхөө нэрийг бичээ тийм бас та бүхний бичгийн хэвийг бас сонирхъя тийм за өөрийнхөө нэрийг бичээ тийм алтан гэрэл харъя манайхан чинь уран хүмүүс орлын бол уран хүмүүс байдаг гэж юу тий жоохон дээшээгээ бичих юм. за болно За ям ханд Чимицээ бичээ яг ч тий. Анх нэгдүгээр ангид л одоо өөрийнхөө нэрийг бичиж сурдаг үстэй тий. яа. Та нар дунд ч өөр амар бичээ ичлээ штэ ой. За нэм хандих бол яг нэг 3 дугаар ангийн хүүхдээ яг нэг цэвэр бичгтний нэг тийм нөө ямар үлээ шууд ямар дэвтэр гэлээ тий. Туушин дэвтэр дээр яг бичдгээр бай. Нэг юм маа. Чимицээ болоод минийх болохоор ийм байдаг. 10 жил байхдаа тэмдэглэлийн дэвтэр дээр ингэж бичдэг гэсэн. за Ингэснэ. Дээрээ тав. сэл гин үү? Тэ. Зарлаа гэж байгаа юм болоо. Гэж маадэрдэг гэсэн. За. За манай мөнхчлөн буюу Чука. За манай Чука өөрийнхөө нэрийг бичиж тий. Бичгийн хэлбэрийг хамгийн гол бас хүмүүс хараад ерөн хэр одоо сая эхний 3 залуу дээрээс бол Чука бол баримжаа авсан байх тий. Одоо хамгийн гоё дээрээ тавьсан бичиж байгаа гэж бодож байна. харин нэг ингээл ичлээ. Гэхдээ чимицээ жоохон хөрөхгүй шахуул юм байна тий. Тий ер нь бол тийм байна. Тийм байна. Чимицээ бол ер нь гайгүй. Цээг чи нуугаад. Гэхдээ би яс яаж зүгээр бас чимгэлнэ гэж байгаа шүү дээ. За манай Аги Нимханд Чимицээ мөнхчлөн нарыг хүлцэн ирсэн байгаа гэж байгаа тий. За ингээд эхний үе болох тим эсвэл үгүй үе дээр та бүхний өмнө одоо самбар өгсөн байгаа жижигхэн тий. За миний зүгээс 10 асуултыг асууна. Тэр бүхэнд яг үн зөвөр хариулах хэрэгтэй тий. За үн зөвөр хариулах хэрэгтэй гэдэг нь заавал ямар нэг зүйлийг одоо нэг дарагдуулаад авах шаардлага байхгүй. Хэрвээ хин нэгэн гэрч байдаг бол энэ худлаа ярьж энэ гэж бодож магадгүй. Тэгэхээр зэрэг та бүхэн гоё үн шодроор хариулаарай. За эхний асуулт. Хүнийг эвгүй байдалд оруулж байсан удаа байгаа юу? Та бүхний үл. За тийм гэсэн байна. Чука тийм. За бүгдээрээ тийм. Аги бол үгүй гэж байна тий. Ерөөсөө Яг санахгүй байна. санахгүй байна. Харин тий. За. Ер нь бол яг эвгээлд оруулж ирсэн би мэдээд байна. Гэхдээ яг ямар процесс болсныг санахгүй. За санаж гин үү? Нимханд. За юу яаж? Ярмарг байна. Ярьсан дээр штэ гоё шудрагл бай л да. Тэ? За яасан. Тэр олон одоо эвгүй байдалд оруулж ирснаас нэг л арай гайгүйг нь ярьчихгүй. Хүний амьдралд юу ийс тохиолдох тий? Яг
нэг санаж байгаа нэг юм байл. Гэтэ тэрийг ярьж бариаж болохгүй байгаа даа. Тийм үү? Нэг хамгийн сайн найз байгаа эйгөө санаандгүй зүгээр л юу ч бодоогүйгээр. Харин тэгээд одоо Маазарсан чи уучлалт гуйх боломж байна шүү танд. Одоо тэр үед нь би уучлалт гомцныхын дараанд би гомцны мэдээд би уучлалт гуйсан л да. За. Тэр бол их нууц юм байна тий. Тий. Шүн орой босноо юу? Үчи бүрийгээр найз охиныг бол шүү дээ. Оюутан багтаа. За, мөнх жилийн үед Чукагийн Энээр яг үнийг манайс чинь болохоор одоо оюутан бахта тий саяхан оюутны ширээнээс олсон гэдэг шиг. Нэгнийг бол нөр байн хийж идэг. Манайхан чинь нэг урлагийн сургууль гэдэг шиг хөгжилтэй байдаг. Дандаа дэвтэр дээр ингээл бичээ суудаггүй. Тийм учраас найзуудтайгаа хоорондоо бас ингээл жүжигэн сургууль мургуулт үеэр бас манай найз охтууд ирэхэд бас тэд дээр нь хийн хэн юм бэ гэх жишээний хитэн юм бэ гэх жишээний. Тий. Тэгээд ер нь 9 охтууд болгоныг нь хөөх юм нь бас тэгэл чадна. Тий. Сургуультай шинээр ирсэн охтуудыг. Шинээр суучлаа орж үсгэр их гоё юм билээ штэ. Ер нь гоё штэ. Ингээл дуу хоор дуулаад дуулах нэг нь дуулаад тэнээс иччихсэн аахгүй тий. Манай найзууд ганцхан юм л гэдэг. Ер нь бол анх ороод амар эвгүйсэн штэ. Анх ингээл зохиол аваад зохиол суулгаад ингээл ханарваараад уншин. Тэгээ уншаад ингээл хүн мөнтэй зүрх юм бол зохиолоо зөрөө өвчдөг. Одоо би ингээл юмод цэжилж байгаа л айдаа гэж явж хажуугаар нэг дуу дуулангууд нөгөө зохиолоо мартсан дуун чихэн доногчсон. Дагаа аялж идэг бас. Эвгүй штэ бас. Тийм баг тий. За тэгвэл манай Агийн хувьд бол санахгүй байна гэж байгаа. За санах хойно процессор жоох муудсан юм уу яасан юм те нас яваад гэж. За дараагийн асуулт багада амтан алж байсан уу гэж. Амтан алж байсан уу? За үгүй. Манай Агийн ч ерөн нирван дөрөв. Морхон болцсон юм биш үү? Гэхдээ би угаасаа ам ман ерөөс тийм амтан тийм яах юм дөрөөсөө. Шууд явж байгаа нэг танаргүй шоргоолч дээр гიშгчээс удаа байхгүй юу? Шоргоолцсон дээр бол гიშгжсэн л да. Тэгээд одоо ан гэж байгаа үстэй. Ан гэж байгаа үстэй. Аим шээ амтан алж байсан уу? Амтан би тэгтээ бас гэрээ нэг явдаг юм ба. За манай Нямбанд Би алжсан. ямар амтан алж байсан? алжсан гинэ. Аалз яаж алж байсан? Гараараа цохиж алсан уу? Зүгээр гიშгэж. Нөгөө дээр үед нэг жоохон байхад л гэдэг үстэй. Залуул 10 мөнгө яасан гэж бодоо. Амар Гэтэ арай ч их ургаар алж үзээгөө бас ялаа алж байсан тэгэл эн чи одоо амтаа алхтаа орох баха тэгээд тийм гэлээ. За амтаа алхтаа арай том амтаа алж байгаагүй те. Гэг шавж юм бэ. Нохоо мохоо тижиж байгаа нөгөөхөө үлсгээд алчихсан удаа юм уу те. За чимцээ. Яна би чих нүгэлтэй юм байна бодож үзэж яа. Ядaalсан, алцсан, шоргоолж алсан. Дээрэс нь загс алсан шүү дээ. Загс алсан. Тий, манай найз 10 жил тахад нөгөө яг хэнтигээд юм жижигхэн загс байдаг шүү дээ. Тэрийг нэг тэр үуч акурамч байхгүй нэг юм том нэг юуны шилэнд хийчгээд өрзөний том юм сав байдаг шүү дээ. Тийм савнд тийч нөгөөтгөө тижээжсэн чи хөрх юм. Тэр чи 4 5 ширхэг байсан юм а. Өглөө усгаар л хамраараа газар ингээд уунаад ингээ хөвч. Загс чи сонь ингээ толгоогоор унжиж хөвт юм биш үү? Ямар ч байсан тэгээд гурмаасаа гараад газраа. Ахгүй нөө шилэн дотор ингээ хамраараа ингээ доош ингээ унжаад очт юм байлоо. Эсвэл дээшгээ ингээ харцдаг те. Загс болоод. Цээжэрээ дээш харцдаг. Би л миний дээр 5 хэл ингээ хадандаа ингээ хамран доош унжаад хөвцөн байсан. Өглөө ус болгонд л нэг нь хөвцөн. Тэгээд аюу хэцүү байсан. За син хорд болоход ойрхон байгаа. Чукагийн Би сая нэг таны хэлсэн нэг жижиг амтан өнгөд талыг өрчлээ да. За. Тэв. Хатта за. Тэг би том амтан бол алж байгаагүй. За. Тий. Том амтан алж байгаагүй, шуу муу алж байгаагүй. Хөдөө мөдөө яваад хонь мөн гаргаж байгаагүй юу? Хонь мөн л гаргаж байгаагүй үүрэлтээр ингээ хараад зогсчихжээ. Тэг ер нь өөрөө л яг би дааж бол. Хүл мүлийн барьж марилцж өгч байгаагүй юу? Наач хам хэрэг бол хийж байгаагүй юу? За хам хэрэг бол одоо бас ингээ 50% байна. 90 үнж бас тэгээд тослогоо яах вэ? Ер нь загсыг бол баг багт нэлээ ихтэйчээд те. Тэгээд гол молоос ч юм уу барьж ирээд зүгээр усан дотор л өөрөө ингээд амьдарчдээ байх гэж одоо те. Гол төр тоглоорс нэг юм жижигхэн мэлхийнүүд чинь хөлөөс ингээ бариад гэж бариад. Тийш те. 60 аяг зээлэгдэг байсан. Тэгдэг байсан те. Хамаг хор морыг идчихдэг. Тэгээд ингээд шарын бүтнээрээ гарчдаг гээл. Шарын 50 шар тор ингэж ингээд урсгал сөрөөл алхаж байгаа. Дээрээс нь үргээ гэж орж ирээл.
Хамгийн том жаргал хэлсэн хамгийн лаг гэж. Хөл мөлөр ингээд годгондоо л ингээд зүрэлд өнгөрдөг байсан Одоо тийм. Яа нэг тийм юм санаад. үзэж байгаа хүмүүс албад тийм юм байдгүй шүү. Асууж байгаа юм. Амьтныг бол амьдаар нэгжсэн хүмүүс байж тээ бид нар ч бас нөгөө нэг Азийн зарим амар улсуудыг гайхаад байдаг. Бас зэрлэг хүмүүсийн тоонд нэг л орцсон явж байгаа тий. За тэгэхээр дараагийн асуултанд оръё. Хоёр дахь асуулт байсан. Гурав дахь асуулт. Хүн хулигдаж байсан уу гэж? Хүн хулигдаж байсан уу? За бодсон тий. За Чоко бол үгүй гэж байна тий. За манай Чимцээ Нямхан Дааги нар бодоостой. Яг аль талаас нь яаж яасан. Би ч тэр амьтаа алж ийн гэсэн чинь шоргооц ярьсан шүү дээ. Хүн хулигдаж. Үгүй тэр хүмүүс чи санаж байгаа шүү дээ. Энэ нөхөр чи одоо энэ зургатаар гачаа энэ нөхөр өстэй амар холигчсэн ч тийм үү те. Энэ гайгүй те шодрог нөхөр чи тийм үү те. Тийм тэгээ бодож байгаа шүү дээ. Тэр чи Хуурах гэж байгаа. За хуурна тэгэл бодож те. Уурах чи хулигдахдаа арай өөр. Хулигдах гэдэг нь арай жоохон бодор юм л та Хүн те. тал руу болоо. Хүн яг нэг Одоо жишээ нь урлагийнх нь танайх нь ялангуяа те. Тэхнийг ингээд билет захиал те. За билет загч энтер гээл те. Гот нь амжихгүй тоглолт моглолтонд ороод уцмацаа цалгаад ч юм уу. Энэ нь онцлайсан байл үү те. Хамгийн зөөлдөр санаандгүйгээр нэг тиймэрхүү асуудалд ороод нөгөөлт нь чи намайг хулигчлаа гэж хэлээдгүйгүй ийм байсан гэж тайлбарлах юмнууд бол зөндөө гардаг байхгүй. Тэрээс яг энийг хулигтан даа гэж хэлдэгээс юм байхгүй. Найзууд бид нар цугласан байна. Чи одоо хүрээд ирэнгүүт нөө за одоо очлоо. Ирж гин өө яг 5 минутын дараа орлоо. Яасан бэ? Ирж гин өө одоо хаалгаар орж гин гээл тэгэл алгачдаг. Тэр чи болохгүй наад чи хаяа заримдаа очимооргүй те нэг ажилтай гэж наад чи хулигдах ш мөрөкэр. тийм мөрөх болоо явах те. мөрөх тэрийг одоо хулигдахтаа бас адилтахад Хулигдах гэдэг чинь Хулигдах гэдэг нь за яг түүл биш те. Хүнээс юм аваад алга болсон. Эсвэл мөнгө төгрөг аваад алга болсон. Тийм удаа байна. За үгүй юм байна те. Чимцээд бол байхгүй юу? Үгүй. За бүгдээрээ гоё ариун цагаанаараа байцгаараа та нар. хөтлөгч яг яаж исэн бэ? Би хулигдуулж ирсэн. Байхгүй юу? Одоо энэ дотор өртөө хүмүүс байна надад гэдэг бодлоо яриад байгаа. За ингээд дараагийн асуулт. Олон хүнтэй газар хийгээ гаргаж байсан уу гэж? Олон хүнтэй газар хийгээ гаргаж байсан уу гинэ? Одоо хийгээ гаргана. Тэ доошоогоо хийгээ гаргаж байсан уу гэж? Тэгэлгүй яах те. Байлгүй. Байлгүй яах вэ? За тийм ам. За эмхтэй хүмүүсийн хувьд бол тэр чийсээ дэвчдэг юм шүү. За бас төвчээд байх юм бол бас юу гэсэн те? Муу гэсэн шүү дээ. Автобусанд ч юм уу те олон нийтийн газар ингээд харин хийгээ гаргачихаар амар байт юм шүү. Тэгэл хотлоо хийгээ гаргачаад ингээд хамраа дараад хин бэ гэж хараад те. Бусдыгаа хэрэг тутгаал те. Өөрөө зүгээр цэвэрхэн үлдчих болно. За тэгэхээр манай хоёр залуу бол олон нийтийн газар хийгээ гаргажсан. За хаана гаргаж ирсэн бэ? Сүлд үү? Тоглолт моголтын тайзан дээр гарах удаа байх уу? Үгүй тайзан дээр чи юу вэ? Тийм ариухан тайзан дээр. Хотлоо. Ер нь тэгэл юу байдаг шүү дээ. Зогтор ийм ярьж болж байгаа ч. Энэ ч хүний физиологийн л байдаг юм шүү дээ. Өө тэгээд нэг муу гэсэн шүү дээ чи ер нь тий. Хадгалагчээр муу шүү дээ. Байнга гаргаж явах хэрэгтэй гэж байна тий. Ер нь тэгэл болж өгж байгаа хүнээс жоохон зайдах очиж байгаа л тэгэл. Биш ингэдэй байл шүү дээ. Хүн машин зашин дотор байж шүү дээ. Шууд ингээ атгаал цонхоор ингээ гаргачаар. Бид тэгж бол үзээгүй. Тэгж бол үзээгүй. Чи үрдүн мэрэгжлийн төвштэй гэсэн. За манай Чока тим гэстэй. Гүнчтэй тийш дээ. Тий? Тийш дээр нь гол үздэг баг. Манай найзын нэг брэндүүд энэ тал дээр үйлсэн бүглэгөр бүгэлдсэн биш гэдэг шиг. Тэгээ бас байна энэ тохиолдлууд бол. Гэтэ ер нь бол байн гаргаж явах хэрэгтэй гэж байна. Гэтэ бүр нэг ингээл дуургаал нэг амар гаргаад байгаа. Хаашээж те. Жоо холгын өнгөрч явж болж байгаа бас те. Тийм онгой байдаг үстэй. Ямка цаа Дуута авалт бол эзнээ авдаг. Дуута авалт гэж. Дуута авалт бол эзнээ авдаг. Дууг авалт бол хүмүүсийг авдаг. харин те. Дуута авалт те. За тэгэхээр манай бүсгүүчүүд бол ер нь гаргаж ирсэн удаа бас байхгүй л гэж бодол байх шүү те. Гэтэ бас яг эмэгтэйчүүдийн хувьд бол бас ер нь хадгалах нь бол эрүүл мэндэд муу гэж байгаа. Тий. За дараагийн 5 дахь асуулт. Хүний соёзоор шүдээ угааж байсан уу гинэ? За ил маялаар явж явах үеэр ч юм уу тий. За чимцээгийн хувьд тийм гинэ. За манай хоёр бүсгүүч харин тийм болоо явчлаа шүү. За хоёр залуу бол үгүй гэж байна. Хоёр бүсгүү ямар тохиолдолд гэж Би хүүхдээс зөв угаачсан. Тэр чинь хүүхэд. Одоо одлоо хүүхд рүү. Үгүй нэрэ.
яг тэгжэл таарч тэрнээс биш өөр хүнээс зэр угааж байгааг. Тэгээ дараа нь тэгээ би өөрөө угаач юм уу хүүхдээс зэг хайцээ. Яс нөгөө нэг ингээд өглөө бүр ингээд ч юм уу те орой бүр ингээд шүдээс хайждаг хүмүүс ингээд сойцгүй явж явах үе те хаа нэгтэй те явж явах үед ингээд яалтч хөсөө хүний сойц. Гадар хөдөө гадаа ч юм уу тийм тохиолдолд авчдаг байхгүй тэр чинь нэг амар үнэтэй зүйл биш үү? Тэр буудал мод ч юм уу те. За. Яг нэг удаа бүр нэг тэг гэж шүү. Бид нар байрлал үстэй хөдөө гадаа явж байгаа. За. Немка. Би нөгөө бас ээжиндээ очиж явахдаа дүүгийнхаа сайзаар угаажсан. Дүүгийнхаа ош сайзаар угаажсан гэж тэгээ асууж штэ чи хорхоотой юу хорхоогүй юу хорхоогүй бас асууж байгаа гэл. Би хэдэ угаасан шүү. Эний чинь тэгээ савндаад өгчөө гэл. Угааж өгчээсэн орно. Дараагийн асуултанд оръё. За ямар нэгэн тохиолдолд ингээд очер дайрч үзчихсэн. Ямар нэгэн 90 дараатай юм дээр очер дайрч үзчихсэн үү? Тэ? Манайх чинь нэг. За тийм гэж юм бүгдээр. За алтан гэрдээс яриад эхэлчихэ тэ түүхээ. Хамгийн сүүлд хамгийн олон нийтийн газар ч юм уу те арай ил цагаан тийш дайрчсан тохиолдол яриа штэ. Тэгээд одоо ингээд тэр учир байдлаас хэлхий бол хүмүүс ойлгоо штэ. Энэ бүдүүлэг залуу ингээд хүний ордоор ингээд очир дайрчсан гэж хэлэхгүй штэ. Ийм учиртай байсан байж тэгээ бодно штэ. Тий яг хэлж байгаа хүмүүс. Бид нар сайн нөгөө юунд гадаад явж байгаа нэг очир дайрчсан юм л та. Хаашаа? Гадаа. Америкт явж байгаа. Америк л явж байгаа. Америкт явж байгаа. Бардагч нараа явж байгаа те. Америкт явж байгаа нөгөө Universal Pictures үзэхгүй юу? Тэгээ үтсээ тэгээ амар очиртой. За. Тэгээ хэдэн метр урт хичнээн хүний. Өө тэр бүр ингээд амар юм асар их очиртой. Тэр хүлээвэл барин 2-3 цаг болохоор. Тэгээ ганцхан өдрийн дотор үзэх юутай. Оройн тоглолттой тэгэл. Тэгэхэд яг урдуур дайрахгүй л бол ерөөсөө ямар ч арга байхгүй. Манайхнаас монголчуудаас өөр дайрч байгаа хүн байхгүй. Тэгээ яах вэ тэгэл эвийн олж байгаа. Тэр чинь нэг юм гинж минжтэй гинжин тайлардаг тий. Тэгэл тэрүүгээр нь урдуур нь ороод тэгэл. Гинжин тайлбар газ нэг хажуугаар тэгэл газ орохгүй л юу болохооргүй тийм юм дээр. Хүмүүс анзаарсан уу? Дайрчсан. Анзаарсан л. Тэгээд яг тэд нар ч юус ойлгохгүй байгаа юм чинь тий. Бүр амар одоо тий ерөөсөө тэгээд тий тэгж үцхээс өөр ямар ч аргагүй. Тэд нар ч бол нөгөө нэг юм юунд орсон хүмүүс шүү дээ. Дандаа яг 90 дараагаар л байх хэрэгтэй гэж бодсон. Эсвэл нөгөө нэг оройн night club бид нар ч дээ гадныхан ч дээ. За ингээл тусгай том алдартнуудыг очиргүйгээр ингээл оруулцдаг. Тэгж ойлгосон байж магадгүй л тий. Амар томчод ирсэн байх гэж бодсон байна. Тэгэл яг тэгэл урдуур нь дайрангуудаа урд нь очив хай яа гэх гатар яриад. Гатар яриад байгаа юм шиг нэг тий. Аль үндэст нь мэддэхгүй хүн гэх нөгөө дүүлбэргээ гаа. Тэгж дайрч. Яарсан монголчууд биш гэдгээ бол баталцаа бай тий. Хятадууд бол байх гэж бодсон. Ямар нэг орно. Тэгэхгүй бол ерөөс ямар ч аргагүй. Ерөөсөө ганц өдөрт нэг одоо юу студийн үзэх ч юм уу тий. Чи айгүй олон юмуд байгаа шүү дээ. Тий шүү дээ. Бүх юмуд нь амар очтой тэгэл. Бас шахуу одоо тоглолтын үеэр бол тэгэх бол магадaltaй л тий. За манай Немкогийн үед Монголд бол ямар ч боломж байхгүй шүү дээ. Монгол хүмүүс чинь ер нь бол очир дайрах юм бол айгүй хил амтай. Тэ. Миний хувьд болохоор би нэг найзуудтайгаа би ч орой ажилтаа байсан байхгүй. Орой бас яг цагт баригдчаа тэнгуүтээ Бээжинд сурдаг найзуудтайгаа 3-4 охтууд бас яг Бээжингийн паркаар явж байгаад яалч бүх тоглоомын үзийг барахгүй учраас ядаж нэлээд хэдэн тоглоом үзээгээ бас нэг тэгж тоглоом дайрч тоглоом руу орохгүй л очир шууд арай л орчихсон. За чимцээгээ тэгж хүчээр дайраагүй айгу боловсон дайрцсан. Ойтон байсан маа нөө банкнд очрлоо богоо хөдлөхгүй богоноор хөдлөж байгаа хүний данс руу мөнгө хийжээ нөгөөтг нь тэрийг авчиж хөдлөх гэсэн байхгүй. Тэгэхээр сандраад гэр хажуулаа банк руу орсон чинь нэг юм том их зогсож байхаар ихчээд би урдурч орч идэх хүүхсэн чинь азар манай 10 жилийн ангийн хүүхдээ ээж нэж таарад бааха хүү сайн өгчээ нөгөө танаа хүн сайн би ч урдурч орч ингээд тэг гуйчлаар тэг хүмүүс айгу муухай хард юм бэл. Тэгээ штэ тий. Тэгэл орчихсон. За манай Чукагийн оюутан багтаа. За. За би болохоор за нэг ооч юм болж зогсоолын очрлол яг өчигдөр дайрлаа. Сонин дүүргөө орой тоглолтондоо ирээд за машина байрлуулсан тэр юм маань зогсоол тарвтай мэдээс доонхаа. Тэгээд яг ингээд 2-3 тойрж байгаа юм чи спортын дуурд нь л очныг тойроод урагшаа гэрэлтний кон дээр иржнийг тойроод тэгсэн чи яг нэг машин гарч ийна Мазда. Тэгээд урд миний урд 2 пүрс яг орох гээд зогсож байна. Тэгэл гарангууд би давхар дарж орж иргээл. Тэгэл буугаал
уучлаарай гэж төгчөөл. Тэгэл тоглолтоо шууд гүйсэн. Аа. За хамгийн сүүлийн асуулт. Хэр аимхай хүн бэ? Хэр аимхай хүн бэ? За. Надаас асуух юм уу? Надаас асууж байгаа бол нэлээ аимхай юм биш үү? Хүнээс асууж иж тийм үгүйгээ биш. За тийм гэж юм. За манай Немка болоод үгүй гэж юм тий. За мөнхчлэн болоод үгүй гэсэн байна. За тийм гэсэн хүмүүсээс асууя тий. За үгүй Аги байхгүй болцсон уу? Тийм байж байна. За чимцээ за. Тийм аимхай нэрээ. За хэр аимхай юунаас айжсан бэ? Би нөгөө нэг юу харахгүй шүү хүн араас чинь дагаж ирсэн ч юм уу те нэг тийм удаан. Оо тэг нэг удаа бол бүр 10 жил байхдаа нэг тэгж тухтааж үтсэн хүнээс айгаад амар хурдан гүйт юм байлаа. Пүү хажууд байгаа хүмүүс хаяад гүйчтэй юм байна. Тэр хөөжсэн нүү өөрөө юу? Би өөрөө цуцаажсэн. Нэр ерөнхийдөө нэг яд ш нь баг бахын л нэг юм жоох юм сүнс зүтгэргээ шалт юм их юмнаас айдаг ш одоо байдаг үгэн сайн мэдгүй ирнэ хүнжил дотроо ингээл хам өгөөс гоожод байгаа ч нэг ингээ битүүлчгээд унтаад байдаг. Ерөнхийдөө тийм. Одоо тэгтээ сүүлийн үед гайг болчихсон. Арай дээр. Би нэг багтаа нэг юм саатан дунд ингээл харанхууд явж байсан кино аим шиг кино үзчихээд нэлээ оройтсон. Хичээл тарчаад. Тэгэл орой ингээл үзээ ганцаар ингээл яг гэрийн зүг явж байгаа хүмүүс ингээл дагаал яваад байгаа бас нэг бараадаа явжсэн чи сүүлдээ нөгөөдөө чи гэрлүүгөө ороод хамгийн сүүлд нь би ганцаар үлээл саатаар харанхууд ингээл модночоо ингээл юм хөдөлж байгаа хүн явж байгаа шиг. Тэгэл харанхууд ингээл айцсан явж байгаа. Нэг буланд орсон чи урдаас нэг цав цагаан юутай юу лээ цуу өмс залуу ингээл сэр хитлэг гараад идэв. Сүс цайлах шиг. Тэр одоо харахгүй шин солиотой юм шиг тэгээ явж идэг гэж. Тий тэр эсвэл одоо би хий юм харсан ч юм уу эсвэл юу чи ямар ч талаас амар айсан тэр цочиж харсан. Тийм шүү дээ. Энд ингээл навч мавч унаж байгаа хүртэл амар сонсож байгаа юм шиг. Ямар ч хүн явахгүй. Тэгэхээр одоо амар юм байна. Өөрөө одоо тийм гэсэн үг үү те. Тэг аимхал гэсэн үг те. Чакаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт найзууд төсөл буюу шинэ үе продакшны залуус хүрэлцээрж оролцож байгаа. Ингээд хоёр дахь үе маань эхлэж байна. Хоёр дахь үе дээр бол Чакаг квиз буюу одоо таавар байгаа. Ингээд олонний танил алдартангуудыг за Монголын болон гадны одоо алдартнуудыг таалах хэрэгтэй байгаа. Нэг хүнд бол одоо 40 секундын хугацаа байгаа. 40 секундын хугацаанд хэдэн ч одоо алдартныг таалах боломжтой байсан. Ингээд амжилт хүсье. Хамгийн ихний оролцогчийг тайснаа урьж байна. Нэгээр гарч ирээд таалах хэвээр. За Агийн хувьд бол 5 хүнийг 40 секундын хугацаанд таалах хэвээр. За. 5 хүний зургийг өгөгдөн. Тэгэнгүүт нь хараал шууд таагаад. Гол нь юу юм бэ? Нэрийг нь хэлэхгүй тойруулж хэлнэ, тий? За тэгээд тойруулж заав. Юу хийдэг мэд тий? Юу хийдэг, ямар кинонд тоглосон ч гэдэм үү, тий? Тий. Ус төрч янз янзын хүмүүс байгаа. Тавхан юм уу, тий? Тий, тавхан штэ. 40 секундын хугацаанд. За тэгээд таалгасан бол за манай оролцогч маань хариултыг мэдж байгаа тохиолдолд доороо байгаа хонхыг дараад гараа өргөөд хэлэх хэрэгтэй тий. Зөвхөн хамгийн түрүүнд хонхоо дарсан оролцогч маань хэлэх хэрэгтэй гэсэн үг. Ойлгомжтой. За хэлсэн хүн за мөн таалгасан хүн хоёр маань хоёулаа яг зэрэг оноогоо аваач гэсэн үг. Ойлгомжтой. За ингээд амжилт хүсье. За анхаар цаг явлаа. Яг нэг нэвтрүүлэг гэж гайхалтай гэж хэлдэг. Ок бүх сайхан. За зөв хариуллаа. Үгүй ингүүт ингэ хариулт. Тий, за. нөгөө За дараагийн жүжигч хятадтай сая Монгол хэдэн жилийн өмнө ирчээ явсан шүү дээ. Биш. Джеки Чан Немка зөв хариулсан. Дараагийн асуулт. Дуучин. Дөөрийн дуучин. Биш, эрэгтэй. Ариун Баатар. Биш. Нилээнд өмнөх үеийн. Чимцээ яасан бэ? Би бодож штэ. Цаг явсаар байна. Цаг дуусаж байна. Монгол нөгөө нэг Эрдэнэбат хин гэдэг лээ. Нөгөөх нь цаг дууслаа. Цаг дуусчлаа. Төвшин төгс. За. За дараагийн оролцогч Немка гарч ирсэн байгаа. Немка амжилт хүсье. Эхний зургийг өгөхөд бэлэн болсон. Цаг явлаа. Оо би мэдэхгүй байна чи. За таалах хэвээр ямар нэг аргаар. Улсын хурлын гишүүн нүдний шилтэй. Ийм үстэй жаахан бууралтай эртээ. Ээг бол Хим юм уу? Биш байна. Мэдхгүй шүү би нэрээ мэдхгүй зүр явуулчих алах. Танихгүй юу? За дараагийн. Мэдхгүй. Нөгөө Орсын Монгол эртээ заяа. Тэнгүүтээ за. За амархуу зүг таасан. Бүх нөгөө хөгшин
Юу авраг тэрнээс Зөндөгт. Цаг явсаар байна. Биш. биш. Яа дээ. Баян. Баян мөнх Агийн зөв хариулсан. Нөгөө хин удаад дсэн штэ нөгөө пародыг хин хийгээдсэн штэ. Ингээ хэлээ гаргаад идэг. Зөв хариуллаа дараагийн. Монголын анхны сансрын хэсэгч. Гүр аврагч. Анхных шиг угаасаа ганцхан сансрын. Тий. За дараагийнх нь. За цаг дууссан байна. Цаг явлаа. Хөөе сүүлд нөө фэйсбүүкээр зураг харсан. Би энэ хүнийг сайн танихгүй. Нэг юм юутэй нэг тэргийн хувцастай нэг энэ хүн шиг л цай зураг авахулах хэрэгтэй шүү гэд пост байсан. Айгүй их шеэрлж юм ирлээд хүмүүс үзүүлээдсэн. Энэ бүхтэй? Тий, бүх. Одоо өөрөө хамт хариулсан. Би нэрийг мэдэхгүй. Гэтэ бүх юугаар барилдгийг жуудаа өчлөө. Энэ үндэстэй. Үндсээ бүх хариу. Баяраар. Бүрв давар. За зөв хариуллаа Эрхэн баяр авраг байна. Оо. Тий, за дараагийн яасан. Өө энэ нөгөө Поппи аа би бас нэрийг мартчихжээ. Поппи аа. Майкл Джексон. За дараагийн хтоор. Боб Марли. Багтай л юм ба штэ. Дараагийн. Энэ нэг эрдэмтэл байлгүй дээ бодод ийм. Оо бас танихгүй юу? Би мэдэхгүй байна. Би ингэ залгамжчихсан. Дараагийнхан. Хүрслээ. Брюслей. За Агийн мөнхчлөө хоёр зэрэг хариулсан. За. Оо ах маань өшөө дарваа амтай гэдэг гочилдаг юм ах маань гомдгоо тоглоод. Шага. За. Шагаа. За Агийн зөв хариуллаа. За цаг дууссан байна. Яаж яхад ам нь өөрөө яг тийм зурагтай. Шаах уушлаарай гэж. За цаг дууссан. За мөнхчлөө гараад. За цаг явсан. За алгасаа. Алгасаа. Нөө нэг эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн. Яг хурал цуглаа гэж явдаг. Тэтгэр мэд. Ганди. Биш. Одоо ямар авгаа баасан. За Агийн зөв хариулсан. Дараагийн яасан. За одоо нөгөө сумагийг хаврагтаа суусан дуучин хүүхэн юм бэ? За баярлалаа. Зөв хариуллаа. Дараагийн яасан. За алгасаа. Залгасаа. За. За одоо биднийг баг багт дуулдаг байсан шүү дээ. Яг одоо нэг гадаадын од хамгийн сүлд эрдээ нөө тоглолтод пароди орсон юм. Майкл Джексон. Биш ээ. Биш хийн гэж байгаа болж ирсэн. Бритни Спирс. Наа. Зөв хариуллаа. За манай энэ дээрээ соёмтайх юм блэ? Дэлгэр мөрөө. За дараагийн. За энийг мэдэхгүй манай. Хэвээ төсөн ч үзээгүй юм байна. Алгасаа. Энэ чинь за энэ нь одоо манай гай самтлагийн ах байдаг шүү дээ. Төгсөө. Биш ээ. Оо нөгөө их нөөр. Тавга. Батандрал. За. Зөв хариуллаа хамгийн За манай одоо тулхны одоо Женко юм гэдэг үлээ. Жэйко Батлах. За. зөв хариуллаа. За. Цаг Би бас дууссан. хоёрыг наасан. Чаках нэвтрүүлэгт маш хөгжилтэй дөрвөн оролцогч маань оролцсон байгаа. Шинэ үе production буюу найзууд төслийнх маань 1 сарын 7-наас өдрөөс эхлээд бас тоглолтоо үзэгч хүмүүстээ барьж байгаа. Ингээд оролцогч дундаас нэг ялагч маань тодорсон байгаа. Агийн маань илт давуугаар ялсан байна гэж. За ингээд Агийг урамшуулж 120-д байрлах Queen Stream гэх салон байгаа. Queen Stream салонд үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулж байна гэж. За За баярлалаа. өөрөө үйлчлүүлээрээ нөгчөө. За энэ дашрамд бас төгсгөлд нь тоглолтын талаар бас үзчихтэй үргэлж тэ. За тэгээ нэвтрүүлэгтээ урьж оролцсон танаа хамт олонд баярлалаа. Тэгээд манай найзууд төслийн 1 2 3-ын шилдгийн шилдэг best of best тоглолт маань талбай хажуутлын соёлын төв өргөнд өдөр болгон 19 цагаас тоглож байгаа шүү. Тэгээд нэвтрүүлгийг сонирхсан та бүхэндээ баярлалаа. Ингээд Чаках нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт найзууд төслийнх буюу шинэ үе production-ы залуус хүрэлцээрж оролцлоо. Ингээд оролцогчтой бүгдэнд нь амжилт хүсье. Эх 7 хоногт эргээд уулзъя. Түр баяртай үзэгчтэй. Найзууд best of best